засгийн газар улсын онцгой комиссоос за аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа ажлууд ер нь яг газар дээр ямар хүн нөхцөл байдалтай байна. Үр дүнгээ өгч гэнэ үгүй юу? Зохион байгуулалт хэр байгаа юм? Аймаг орон нутгийн удирдлагууд одоо энэ наслагдсан сум багт ажиллаж амьдарч байгаа мал сүргээ одоо харж малж байгаа энэ иргэдтэйгээ хэр тулж ажиллаж байгаа юм? Нөгөө улсын онцгой комисс засгийн газраас их одоо дэмжлэг үзүүлж байгаа ажлууд яг хүрч байна уугүй юу гэж. Энэ бүх одоо ажлын үр дүн газар дээр нөхцгөр ингэж ажиллаж байна. За өчигдөр одоо Хувд аймагт ажилласан, өнөөдөр Баян Улгийн аймагт ажиллаж байна. Баян Улгийн аймгийн Толб сум. За сая одоо Мурат багийн малчин айл өрхүүдээр орлоо. Малчин одоо өрхүүдийн амьдрал бас нөгөө хүнд байгаа хэдий ч гэсэн малчид маань өөрсдийнхөө хэмжээнд одоо бэлтгэл ажлаа хангаж бас одоо зовлон доожихгүйгээр өөрсдийн хувийн өмч мал сүргээ айлуулга одоо төр ард түмэндээ төвч хэрэгэл болохгүйгээр эсэм мэнд одоо үйлжүүлж хавржуулах гэж урьж байна гэдгээ сэтгэл одоо итгэл дүүрэн хэлж байна. Гисэн хэдий ч гэсэн яг газар дээр бол амьдрал одоо яг энэ мал сүргийн одоо бэлчээртэй холбоотой одоо хөвлийг даван туулах асуудал амаргүй байна. Зуны турш одоо Монголын гарц тааруу байсан, гамтаа өөрөө байсан. Түүний улмаас одоо яг энэ жишээ нь Баян Улгийн аймгийн энэ Толб сумын одоо дэвсгэрт хаслагдсан газруудад ажиллаж амьдарч байгаа малчин өрхүүд бол бас одоо хөгжиж ээлээд бэлдэж авахд их амаргүй. Зарим айлууд бол одоо Сэлэнг аймгаас бусад аймагуудаас одоо өсөд татаж авсан байна. За тэгээд татаж авч ирэхэд бас үн өртөг ихтэй, тээврийн зардал ихтэй байдаг учраас эдгээр одоо авъя гэсэн сэтгэл нь байвч бас зардал жирэгдэл нь өндөр учраас хүнд байгаа юм. Тийм учраас Баян Улгийн аймагт одоо бас тэжээлийн нөөцийг хуваарлаж байна. Бензин шатхуун тусны нөөцийг хуваарлаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд шаардлагатай автомашин онцгой комисс аймгийн одоо сэтгэрийн тамгын газарт олгож байна.